Өнөөдөр бол нийт насан турш хүн амын 99.7% нь гар утас хэрэглэдэг гэсэн статистик тоо баримт байна. За мэдээлэл харилцааны шинэ технологи нь хүүхд залуусыг хөгжүүлэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөө цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд их үүрэг гүйцэтгэж байгаа гэх боловч нийгмийн болон одоо хүүхдийн сургууль хүмүүжүүлэх орчинд зарим сөрөг нөлөөг үзүүлж байгааг эрдэмтэд судлаачид баталж нотолсон байна. Үүнд бол одоо нэгдүгээр гар утас болон утасгүй телефоны өндөр давтамжит цахилгаан саран зоорон бол хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөллийг бий болгодог байна. Ялангуяа гар утасны туяа хүүхдийн эсийн хөгжилд сайнгүй нөлөө үзүүлдгийг эрдэмтэд нотолж баталж анхааруулж гар утас хэрэглүүлэхгүй байхыг зөвлөж байна. Хоёрдугаар тухайлах гар утас нь сургуулийн сурагчдын дунд захим гадуурхал хийх хэрэгсэл болж байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь хүүхэд нийгмийн сэтгэл зүйн аюулгүй ээлтэй таатай орчинд сурч боловсрох боломжийг хязгаарлаж байна. Олон улсын цахилгаан холбооны гаргасан мэдээллээр манай улс 2000-аас 2017 онд 1,500,000 интернет хэрэглэгчтэй болж сүүлийн 17 жилд 50 дахин өссөн байна. Хүн амд ногдох Facebook хэрэглэгчдийн тоогоор дэлхийн дунджаас 2.1 дахин их, Аз төвийн улс орнуудын дунджаас 3.6 дахин их байна. Хөдөө орон нутгийн сурагчдын 90.3% нь, хотын сурагчдын 92.2% нь Facebook хаягтай байгаа судалгааны дүн гарсан. За Facebook хөрөглөө өндөр байхын хэрээр хүүхдүүд далд хэлбэрийн хаалттай группт хамрагдах, захим гадуурхал, садар самун сурчлах зэрэг эрсдэлд өртөх магадлал эрслийг нэмэгдүүлж байна. Энэ нь бол одоо судалгаагаар нотлогдож байна. 2018 онд хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд захим дарамтад өртсөн 125, захим дондолтын 35 дуудлага бүртгэгдэж хүүхд хамгааллын үйлчилгээ одоо авч байна. 2017 онд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд захим дондолтод 55 хүүхэд, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байгаа ба цаашид энэ нь одоо байнга өсөх хандлагатай байна. 2018 онд хүүхэд өртөж хохирсон гэмт хэргийн тоог авч үзвэл хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг 292, дээрэмдэх 122, гар утас эд зүйлээ хулгайд алдах 169 өрг энэ ухаалаг гар утасны хэрэглээтэй холбоотойгоор бүртгэгдсэн байна. Ухаалаг гар утасны хэрэглээ хүүхэд өсвөр насныхны хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг олон улсад хийсэн судалгаагаар тогтоогдсоор үүний эсрэг арга хэмжээнүүд авагдсаар байна. Жишээлх юм бол Өмнөд Солонгос улсын интернет ухаалаг гар утсанд донтсон өсвөр насныхны дунд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын тархины эсийн хөгжил удаашралтай байгаа нь нотлогдсон. Өөрөөр тархины мэдрэлийн эсийн үйл ажиллагааг удаашруулдаг, анхаарал төвлөрлийг эрс багасгадаг болох нь бол тийм бодисын хэмжээ тархины мэдрэлийн эсд байгааг бол судалгаагаар тогтоосон байна. Их Британи улсын Лондонгийн их сургуулийн хийсэн судалгааны явцад энэ гар утсыг сургууль дээр сургуулийн орчинд хоригдсноор хүүхдүүдийн хичээлийн ерөнхий дүн эрс сайжирсан дүгнэлт гарсан байна. За саяхан бас Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачлагаар ухаалаг утас болон бусад захим хэрэгслийг сургуулийн орчинд, ерхий боловсролын сургуулийн орчинд хэрэглэхгүй байх тухай хууль батлагдаж энэ хичээлийн жилээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулиар 3-аас 15 насны хүүхдүүд ухаалаг утас болон интернет холбогддог бусад тоног төхөөрөмжийг сургуулийн орчинд хэрэглэхгүй, гэртээ үлдээх юм уу, хичээлийн цагаа заавал унтраах ёстой гэсэн юм хууль батлагдсан. Харин 15-аас дээш насны хүүхдүүд сурдаг ахлах сургуулийн орчинд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг сургуулийн захиргаанд даалгасан ийм хуулийг баталсан байна. Тэгэхдээ энэ хориг нь бол ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад үйлчлэхгүй. За мөн хичээлийн бус цагаар болон сургууль хүмүүжүүлэх зорилгоор
боловсролын зорилгоотой үйл ажиллагаанд ухаалаг гар утас, ухаалаг тоног төхөөрөмж ашиглахыг бол хориглоогүй ийм шийдвэрүүдийг ус бид гаргаж байна. За ер нь яг Уганда, Малай зэрэг улсууд ухаалаг гар утас бол интернет холбогдох тоног төхөөрөмжийг хичээлийн цагаар хориглосон хууль гаргасан. Австрали улсын Нью Саут Вэлс мужийн захиргаанаас ухаалаг утсыг сургуулиуд дээр хичээлийн цагаар хориглох тухай хуулийн төслийн зохицуултыг одоо бас хэлж байна. Бүгд найрамдах Герман улсад холбооны бүгд найрамдах Герман улсад орчин ба байгаль хамгаалтын холбооноос нийт хүүхдүүд гар утас хориглох тухай санаачлагыг гаргаж сэрэмжлүүлэг гаргаж ингэж ажиллаж байна. Тийм учраас энэ хэвлэл мэдээллийнхаа одоо нөхдүүд та бүхнийг нийгэм дэх мэдээлэл харилцааны дэвшилтэд өөрчлөлтөй зэрэгцэн иргэний үндэс бол хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрөөс бодлоготой чиглүүлж байгаа энэ тогтоол шийдвэрийг дэмжиж ажиллахыг бас хүсэж байна. Энэ бол бас таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байгаа, хориг саадгүй хүүхдийн тархинд нөлөөлж байгаа шинжлэх ухааны эрдэмтдийн нотлсон нотлогоо нийт олон улсын чиг хандлагын дагуу энэ хүүхдийнхээ эрхийг хамгаалахын тулд засгийн газраас ийм шийдвэр гаргаж байгааг зөв таниулж ойлгуулахад манай нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаар асуудал нь засгийн газраас урт хугацаанд энэ эдийн засгийг төрөлжүүлэх 3 дугаар төвжлийн бодлогоо бас баталсан. 3 дугаар төвжлийн бодлогын нэгд нь бол энэ эдийн засгийн реформ буюу олон талууртай болох эдийн засгаа. Хоёрдугаарт нь энэ засаглалын реформ, төрийн албаны шинжилгээний ажлыг бид эрчимтэй хэрэгжүүлж байна. Төрийн албаны сахилга хариуцлагыг бэхжүүлэх ажил, ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль батлах гэдэг олон ажлууд хийгдэж байна. За 3 дугаар гол ажил бол энэ иргэдийнхаа нийгмийн баталгааг хангах асуудал байна. Тэгээ энэ эдийн засгаа ингэж төрөлжүүл солонгоруулахад энэ зөвхөн уул уурхаагаас хамааралтай биш, уул уурхайн бус салбарын экспортыг дэмжих Монгол экспорт гэдэг хөтөлбөрийг засгийн газраас баталлаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд бид энэ ойрын хугацаанд 10 сарын эхний 7 хоногт урьдчилан байдлаар төлөвлөж байна. 9 сарын сүүл 10 сард Монгол экспорт экспог Монгол улсын ерөнхийлөгч, засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтарч зохион байгуулна. Энд бол манайх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс, мал аж ахуйн бүтээгдэхүүнээс шинэ бүтээл, оновчтой санаачлаг гаргаж дэлхийн зах зээл экспортод гаргахын санаачлагуудыг дэмжинэ. Бас энэ IT-ийн салбар, стартапууд гэдэг байгаа гарааны компаниуд дэлхийн зах зээл гаргаж болохоор экспортод гаргаж болохоор энэ оюуны бүтээлүүд одоо манай уран нуграачтаас ахуулаад морь унаач хүртэл экспортын бүтээгдэхүүн, Солонгос K-pop-ын хамтлагаа одоо дэлхийд гаргаж ирж экспортлж байгаа шиг энэ бүх төрлийн экспортыг хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан зэрэг үйлдвэрлэлийг дэмжиж энэ дотор одоо ноолуур хөтөлбөр, мах хөтөлбөр ингэснээр Монгол хүний амжиргааны түвшинг баталгаажуулах, эдийн засгаа зөвхөн уул уурхаагаас хамааралтай биш олон тулгууртай болох энэ зорилтыг хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийг баталлаа. За ингэснээр бол экспорт нэг цонхны бодлоготой тодорхой дэмжлэгтэй ийм хэрэгжих болцоо бүрднэ. За 3 дугаарт нь энэ Улаанбаатар дархны чиглэлийн автозамын талаар бас баггүй олон жил яригдсан асуудал. Энэ замыг 2 урсгалтай зам болгож тавихаар бас шийдвэрж яригдсан байсан. Тэгвэл бид энэ хөдөлгөөний эрчим, зам дээр гарч байгаа автотээврийн осол хамгийн гол нь тэнд иргэдийн эрүүл мэнд хохирч, амнаас хохирч байгаа автотээврийн аваарын байдал дүн шинжилгээ хийгээд энийг бол 4 урсгалтай ийм зам байхаар төсөв төртгийг нэмэгдүүлж Азийн хөгжлийн банкны санхүүжилтийг нэмэгдүүлэхээр Азийн хөгжлийн банк бас нааштайгаар хүлээн авч техник экспертүүдээ энэ ойрын хугацаанд ирүүлж нөгөө талаас нь бас энэ төсөвт 60 сая доллар хүрэхгүй байгаа учраас 2 дугаар шатны төслийг 19 онд эхлүүлэх. За энийгээ хурдан барьж ашиглалтанд оруулахын тулд 2 талаас нь эхлүүлэх, нэг талаас нь өмнө өргөжсэн концессийн замаар олон улсын стандартад нийцсэн 4 урсгалтай хөндлөн огтлог одоо гүүрэн замаар дээгүүр дагуураа гардаг гэсэн үг шүү дээ. Ийм саадгүй замыг барьж байгуулах ийм шийдвэрийг гаргалаа. За ингэснээрээ бас миний олон улсын замын хамгийн замын үед алтан булгийг холбосон, Орос хятадыг холбосон замын хамгийн чухал хэсэг болох энэ замын нэвтрүүлэх чадамж эрс нэмэгдэнэ. Иргэдийн аюулгүй байдал,
осол аваарын байдал хөдөлгөөний эрчим зарчих хөдөлгөөнд бол эрс сайжирна гэж бид тооцож байна. Ингэснээрээ бид энэ замыг одоо эх ондоо багтааж ашиглалтанд оруулах тийм зорилтыг тавин ажиллаж байна. Ийм шийдвэрүүдийг засгийн газраас гарлаа.